За өнөө удаагийн дэс нэвтрүүлэг Хинтээ аймаг Бэндэр сум Гутаан даваа хэмээх газар одоо 3 алтны урхаа гэсэн мэдээллийн дагуу ард түмнийхэн нүд хийхээр явж байна. За тэгсэн чинь бас гинт сюрпрайзтай. Замд явж байгаад жижигчэн аглуу бахта таарад. Аглуу бах маань өөрөө Бэндэр сумын нутгийн хүүхд тийм ээ. Тий. За сайхан амарч гинөө. Сайхан амарч байна. За ээжийнхээ нутагт ирчээд. Бэндэр сумд ирж ээжийнхээ нутагт ирж нэг бисэрэг наадам зохиогоод 2 насны мөрөөр дуулж тэгээд Улаанбаатар чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглоод бас олон сайхан ахмадуудаа бас гарын бэлэг өгөөд ихмөр соёлын насны мөрөд уралдуулж сайхан нутаг орныгоо буяндгэрийн дижид гэж ижийнхээ дуртгалыг бас хүндэтгэж ижидээ хүндэтгэл үзүүлэх наадам хийгээд явж байна. Тэгээд сайхан амарч байна. Сайхан амарч байна. Найз хямраа. Та эрх болгонд л сайхан байдаг. Ижигээ бодож нүдний нулимс, баярын нулимс, дурсамжийн нулимс, ижитэйгээ хөдөлтөөд жимс түүж, мойл түүж, онон голоо наан цаана урагшаа хоошоо гарч ижидээ дүүрүүлэхтэй дүүрч явжсэн одоо хэрэн санагдчих байна. Тэгээд өчтөр сайхан баяр болж ижигийн маань үе тэнгийн усууд үнсэж стол нэг ижитэйгээ уулзсан шиг сайхан байна да. Одоо хоёул бол Бэндрийн Яргуутын хавцал гээд маш гоё үзэсгэлэнтэй газар гарсан. Одоо энэ доогуур онон гол маань урсч чинь тийм ээ. Онон гол маань ингээд тэр дээрээс орж ирээд ингээд урсч байна. 2-3 хоног бороотой байсан болохоор нэлээд жоохон үертэй бүлэнгэртэй харагдаж байна. За тэгээд одоо яг таны нутаг онон голын их Гутаан даваа гэж үзэсгэлэнтэй газар 3 алтны урхаа. Нэг нь бол гүний урхаа, хоёр нь ил урхаа. За тэр хавьд байгаа нэг голыг бас нэлээд боснуулаад нэлээд айхтар болгож байна. Энэ тал дээр та юу гэж бодож байна юу? За би бол одоо үнэхээр одоо сэтгэл бас имзэглэж байна. Ер нь бол тэгэхээр алт уул урхаа. За үнэхээр одоо улс тэрэн дээр анхаарал тавихгүй бол улс чинь ухах газар одоо хөндлөх газараа уул уурхаа эрхлэх газараа эрхлүүлж байгаа шүү дээ. Тийм ээ? Дэмжиж байгаа уул уурхаа bijil жижиг дунд гэл уурхаануудыг дэмжиж ажилуулж байгаа. Гэхдээ энэ хулгаагаар зүгээр нэг лицензтэй хүмүүс ингээд та нар харалтаа энэ сайхан үзэсгэлэнтэй газар нэг байгальтай ганц хоёр газар ингээд үлдгэлтэй. Одоо нэг л мэдгээд энэ чинь хөрсийн нэргүүлээд хай чинь хүмүүс авах юм аваад яваад гэн хин энэ байгальд эзэн байж хин байгальынхаа байгаль дэлхий гэдэг бол үнэхээр эргээд авах хуультай. Хүмүүс янз бүрээр л ярьдаг газар устай холбогдлоо гээл дараа нэмээ тийм юм болоод хэрэггүй тэгдэг байж. Гэхдээ энийг заавал тийм алтаа хухаж тэр үнэхээр улсын тогтоогоод улсын нөөц авалт тэгээд ард иргэдэд тийчээг л тэр чинь тодорхойлсон газрууд ажиллаа явж байгаа. Надад бол эсэргүүцэж байна. Миний хувьд бол энэ сайхан хонгон дагшин байгаль. Гэхдээ бид тэр доороо байх юм байг л те нэгэн цагт магадгүй дараагийн үед маань хэрэг болвол тэрийг бас улс нөөцөнд аваад тэр тухайн үед нь ястаа нөгөө нөхөн сэргээлтийн хийгээд өшөө өөр одоо техник технологи хөгжиж байхад өшөө алтыг ямарваа нэгэн өөр аргаар гаргаж авах тийм ээ байгаль дэлхийн сүйтгэхгүйгээр байгаль дэлхийн экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр энэ чинь алт гэдэг бол газрын гагнаас гэж би сонссон. Тийм учраас энэ эзэн богд Чингис хааныхаа нутгаар ядаж оролдохгүй баймаар юм шиг. Хамгийн гол нь нөгөө голын ихтер ухаад гол сүтгэхэд байгаа хөө. Тийм энэ чинь одоо онон гол гэдэг бол цэвэр усны бас нөөцсөн дэлхийд бас дээгүүр ордог нөөцтэй. Дэлхийд тунгалаг цэнгэгээрээ дээрээсээ арав дотор багтдаг юм гэж би дуус. Манай нутгийнхэн ч ярьдаг. Манай нутгийнхэн онон голоос ууж өвөлдөө мөсийг хагалж цай хоол хүнсэнд хэрглэж ирсэн. Эзэн богд Чингис хаанаас хүртэл уламжлал ирсэн. Тэгэхээр энэ дээр бол би хатуу байр суурьтай байна. Үр хөвгт маань уух өсгөө очих газар гიშгэх газаргүй болох гээд байна да. Ер нь үгүй бол хүн амьдарч болно шүү дээ. Хүн өнөөдөр миний гартаалт чиний гартаалт мөн гэж байхгүй шүү дээ. Хүн алтгүй бол амьдарч болдог. Хүн усгүй бол яаж амьдрах юм? Тийм шүү дээ. Үр хөвгтүүд маань юу ууж юунд сэлж тоглож тэгээд загас чараахан ч гэсэн сайхан цэнгээд үнэхээр хоолгүй үед эзэн богд хаан маань Тэмүүжин баг наснда загас түгээд идчихл байсан. Загас байгаа юм надад. Тэгээд сайхан амьдралд алт заавал тийм хүнд хэрэгтэй юм. Гэхдээ мэдгүй би гайхаад байна. Тэгээ би бол энийг бол улс бол бүр тодорхой хамгаалтанд авахаар их бүр энийг бүр хуульчилчих хэрэгтэй. Хинтээ аймгийг тэр дунд тэр дамаа энэ яванда 10 жилийн дараа 20 жилийн дараа ийм
онгон дагшин гайхад дэлхийд ч байхгүй болно. За Монголд ч хэцүү болно. 50-сар 100 жилийн дараа бид ямар байхыг энийг бүр хуульчлаа тогтоочих юм бол энд ирээд амаргалтай хүмүүс тийш. Чөлөөтэй. Аялал жуулчлалын бүс болох Аялал жуулчлалын бүс болох хэвээр. Энийг одоо тэнд нэг кемп тий гадаадуудыг авчираад энэ дээр гаргаад энд бүр нисдэг тэрэг буулгадаг ч болно шүү дээ. Хүмүүс тэр Швейцараасаа, тэр Англиасаа, тэр Америкаас шууд ирээд тухан дээр нүдэн гараад ингээд явгалт тий. За тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд та нутгийнхаа төлөө бас нэг дуу хоолой болоод ер нь энэ одоо тэр ухаад байгаа гутаан дав тэр онон гол ихийг ухаад байгаа нөхдүүдийн эсрэг бас нэг дуу хоолой болоор гэж би танаас зүгсмээр юм. За баярлалаа. За баярлалаа. Тэгэлгүй яах. За тэгээд Бэндрийн Яргуутын авцал гэж ийм гоё үзэсгэлэнтэй ийм сайхан байгаль байна. Энэ байгалыг зүгээр л орхичоосоо гэж хүсмээр байна. Тэгээд усгүй гიშгэх газаргүй бол монголчууд юу хийх вэ? Бүгдээрээ бодоорой. Одоо бид нэр цаашаа гутаан давраа хөлгийн жолоо залах гэж байна. За өөрийгөө танилцуулаарай. За намайг Мөнх Хүчрэг гэдэг Бэндэр сумын иргэдийн харилцааны хурлын дарга. Тэгээд бид хүн болвол ер нь ихтлэгийг хамгаалъя, байгууллагыг хамгаалъя гэж ер нь одоо сум өдөрж байгаа бид хүн бол ажиллаж байгаа. Тэгэхээр Бэндэр сум болвол одоо байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ач холбогдлогчл ажиллаж байна. За тэгээд манай дээр нэг асуудал байдаг. Бэндэр сум бол уулуурхаагүй сум болоё гэсэн зорилгыг бол үндсэн одоо зорилттой болгон ажиллаж байна. За тэгээд энэ дээр бол Бэндэр одоо Бачирэтийн зааг дээр одоо алтны ашиглалтын 3 лиценз байна. 40 орчим хувь манай Бэндэр сумд байдаг. За бид хүн бол энэ одоо лицензийг одоо ашиглалтын лицензийг ашиглуулахгүй байхын төлөө бас олон одоо тогтоол шийдвэрийг сумын хурлаараа гаргаж дээш нь одоо улсын хурлын гишүүдтэй байгаль орчны яам руу Хинт аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал руу одоо засаг дарга руу бол явуулсан байдаг. За энэнийг бас хүчинд манай бас холбогдох дарга нар гишүүд одоо ясны ач холбогдлоо хөгжүүлүүлэн ажилласан байдаг. Тэгээ одоо бол сая бас өнгөрсөн сард одоо бид хүмүүс ажлын хэсгээр очиад ирлээ утаан дагаар энэ дээр бол ирсэн байж байгаа. Тэгэхээр яасан бэ гэхээр одоо хайгуулын ашиглалтын лиценз маань 37 он хүртэл сонгогдсон байх хэвчээтэй. 37 он хүртэл сонгогдсон байж байгаа хэвчээтэй. Аюунтас. Яг одоо энэ компани даваа ухаж байгаа нөхдүүдийг 37 он хүртэл сонгогдсон. Өнгөрсөн жил бол 9 сард энийгээ цоцлоно гэж одоо бид хүн лам гарсан байдаг. Өнөө бол 37 он хүртэл сонгогдсон. Бидний зүгээс юу гэхээр энэ одоо хүмүүс Бачирет нутагт ингэ харж байгаа. Гэтэл онон гол маань одоо би бас нэг хүн тааханд ойлгомжтой явах гэж. Энэ манай одоо Бэндэр сумын маань ингээд хил байж байгаа. Энэ одоо ингээд энэгээр онон гол ингээд урсч чинь яг энэ одоо энэ хил дээр энэ лиценз маань байж байгаа. Тэгэхээр онон голд ийм ойрхон 5 орчим километр ойр. Энэ айл нутаг. Энэ Бачирет. Энэ болохоор та Бэндрийн 40% нь лиценз орлох. Лиценз нь байж байгаа байхгүй. Бачиретийн 60% нь лиценз олгоцсон байна тийм. Энэ болохоор энэ онон гол маань байж байгаа юм ойрхон. Одоо бидний ард урсч байгаа. Тэгэхээр яг энэ маань болохоор онон гол маань зөвхөн одоо Бэндэр Бачирет юм бол асуудал биш ээ. Энэ бүр нь цаашдаа Баяадраг, Дадлан, Норвлон гэдэг энэ онон гол маань шил камер цотхон шил камер маань амар мөрөн маань одоо намхан далай гэдэг энэ дэлхийн одоо нийт асуудал. Энийг үдэж яагаад эзэрхүүж байгаа юм бэ гэвэл үндсэндээ бол энэ уурхай маань бол одоо цианид натрийг ашиглах юм одоо үндсэн зорилготой. Ер нь дэлхийд чулуу ордыг цианид натригаар одоо салгадаг одоо салгадал ганцхан технологи байдаг. Өөр юмыг бол дэлхийн нийт манд бодож олоогүй байгаа. Гэтэ яг энэ уурхай маань яг бид нэр баяжмлынхаа паркийг багнуурлуу хийнэ гэсэн одоо ийм яриа бол байдаг. Гэхдээ бол багнуурлуу хийх одоо ямар ч үндэслэл байхгүй. Тэр чинь 200 хэдэн километр яаж тэр одоо ийм штэ. Ер нь бол далд уурхайн талаар би судалгаа хийгээсээ нэвтрүүлэг хийд ирсэн. Тэгэхэд 1 тонн шуудаа одоо чулуунаас үсрээл 5-10 грамм алтгаруул их юм гэж байгаа байхгүй. Тэр нь жоох ашигтай талтай байдаг гэсэн. Гэтэл одоо гутаан даваанаас одоо 1 тонн чулуу багнуурлуу одоо олон машин зөвш 1 тонн тий. Гэтэл тэр чинь замын зардал бол маш их болоо гарна. Тэгээд дээрээс нь засмал дээгүүр тэр ямар ч ашиггүй байхгүй. Тэр машинаач явна гэсэн үг шүү дээ. Ашиггүй ямар ч ашиггүй байхгүй. Ер нь бол тэг яг нөхдүүд ингэж тээзэг бол үндсэн 3 одоо юугаар батлуулсан гэдэг байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр нэгд нь болохоор
баяжимлаа бол багнуурлаа болж байгаа. Нэгд нь болохоор одоо энэ ойрхон бол энээс арай холж байгаа. Нэг нь болохоор үндсэндээ уур хадаар хийн гэж баяжимлаа хийн гэсэн тээц байгаа. Тэгэхээр юу гэхээр явж гурван вариант хийчихэд хэлчихээд байгаа юм байна шүү дээ. Аль нь гэдгийг хинч мэдэхгүй. Аль нь гэдгийг хинч мэдэхгүй. Гэхдээ бол ашиглалт хэлхэмнүүдэж энэ дээр л хийх нь ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чанат тэр хэлэн гэсэн үг. Тэгээ бидний одоо биндар сумын одоо иргэдийн одоо өсөд байгаа юм юу гэвэл иргэдийн төвшин хурлын өсөд байгаа юм юу гэвэл нь ерөөсөө энэ одоо бол энийг ашиглуулах гээд олон жил ярьсараад манай одоо холбогдох яамдууд удирдлагууд яг аймгийн хурал үнэхээр энэ дээр очиж ажиллаж байгаа ашиглуулахгүй гэсэн. Бусд нь бол одоо нэгэсэндээ амаа дарна гэдэг юм уу те чимээг болчлаа шүү дээ. Тэгээд ажил нь эхэлсэн байж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо бол энэ юу гэдэг хэвлэл мэдээлэл хэрэгсээр хамтаасан дарахгүй болсон байдал төрээд одоо манай хурлын төлөвс бүгдээрээ бас энд явж байна. Тэгээд энэ дээр бас та бүхэн цаашнаас хэлж өгөх одоо тийм ээ. Дээрээс нь энэ холбогдох газрууд хэлж явах бол бид нар албан бичгээр одоо албан шуурал 40 хүн бол яваад үрдэндэл өрхөө болчихж байгаа байхгүй. Дээгүүрээ завчуулаад тэгэл мундагдуус аргаал ер нь та нар бол хүч мөхсдөд эцсийн аргаал одоо өнөө үдлийн дэс нэвтрүүлэгт хандлаа шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол яг тэр дээгүүрээ удирдлагууд ямар нэгэн байдлаар нэлээд орсон гэдэг бид нэр мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр талаар бол ер нь бол тэр бол хөтлөгч миний үзэл бодолтой. Таны үзэл бодол яа. Гэтэ яг бидний зүгээс бол яг бид нэр бол одоо суморнтой төлөөж ажиллаж байгаа. Энэ одоо олон зуун мянган жил энэ газрын биднэрт энэ хэвээр нь авчирлаа. Өглөө. Цааш нь биднэрт энэ хэвээр нь дараагийн үед өгнө л гэсэн зорилготой. Эзэн Чингисээр хинтийн нутаг бол эзэн Чингисээр овголж явдаг. Эзэн Чингисээр бахархаж явдаг. Тэмүүжин онон голын хөвөөнд өссөн Тэмүүжин гэж ярьдаг. Гэтэл энэ онон голыг бид хамгаалж авч үлдэхгүй бол хэцүү. Одоо тэр 70 уурхай нэг байгаа. Ил уурхай хоёр байгаа. За ил байгаа хоёр уурхай нь бол нэг голыг бол сүйтгэхэд ер нь бол хэцүү болгосон байдалтай. Одоо бид нэр замдаа явж чинь те. 70 уурхай нь бол одоо тэгээд яг хор хөнөөл багтай ч гэсэн цаагаараа бас ямар хөнөөл байгаа гэдгийг бид нар бол хэлж мэдэхгүй. Тэгээ 70 дуурхайн үндсэндээ бол биднээс хамгийн аюултай гэж хараад байгаа байхгүй. Сая миний ярьдаг ерөөсө тэр цянат материал авахгүй. Чулуу ордог гаргаж авдаг ганцхан л технологи байгаа шүү дээ. Тэгэхээр яг ил уурхай бол хүн гарахад бол найхтар хохирол одоо юу гэдэг байхгүй юм шиг мөрчлөнгөө цаашлаа бол одоо ононгодыг л асар хэмжээний хохирол. Ил уурхай бол тэр чигээрээ гол устай холбоотой. Дандаа усаар шүршиж алтаа угаад. Тэгэхээр заавал устай байж ш тэр ил уурхай ашигтай ажиллана. Тэгэхээр ил уурхай бол дандаа голын хажууд тухдаг. Энийг бол өнөө удлын дэнс нэвтрүүлэх зөндөө олон газар явсан бүгдийг нүдээр. Одоо энэ маань тэгэхэд онондоо бол маш ойрхон байгаа байхгүй. Энэ газрын өндөө ингээд харуулдаг юм л та. Онон бол маш ойрхон. Нэг одоо аадрын үеэр л одоо одоргоо орчихчихээ гол маань өөр өнгөр улсан. Одоо ил уурхай ч юм бол өөрөөсөө нуур гаргацсан байгаа шүү дээ. Тэгээд нэг айхтар бороо ширүүн бороо ороход тэр ус бол тэр чигээр гол руу урсаад орох магадлал тун өндөр байгаа. Тийм шүү дээ. За тэгээ ямар ч нутаг орныхоо төлөө сайхан одоо яг үнэхээр засаг дарга, иргэдийн төлөөлөгчд хурлын дарга, одоо төлөөлөгчд тэгээд багийн дарга, мөн одоо хамгаалагч, ойн байцаагч гээд та нар бол яг өндөржүүлсэн бэлэн байдлаар одоо яг энэ сум орон нутгаа гэсэн чин сэтгэлээр тэмцэж байгаа би маш их хэвэрлж байна. Яагаад тэгэхээр өнөө удлын дэс нэвтрүүлэг энэ тэнд очиход дандаа засаг даргын эсрэг, засаг дарга дандаа хуйлтсан. Энийг бол би хаач хийлнэ. Засаг даргын оролцоотой ингэж уул уурхайг дэмжсэн байдаг. Танаа нутгийнхан бол үнэхээр байгаль орчин авъя. Аялал жуулчлалын бүс болгоё. Уул уурхайгүй байл гэсэн бодлогын хүрээнд явж байгааг би бол баярлж чинь бахархаж байна. Тэгээ энийг ямар ч гэсэн тууштай сайн тэмцээрээ тухтайн даваа гэж үсэлэнтэй даваа онон голын их тэ тэрийг авч үлдэхийн төлөө бүгдээр хамтаа өнөө удлын дэс нэвтрүүлэгч гэсэн та бүхэндээ чадах хятгаараа туслаад гутаан давгаа онон гол аварч үлдэхийг хичээх болно. Баярлалаа. Тэгээд хичээгээрэй хөө. За чинь тэгээд яг ер нь энэ онон гол маань Эзэн Чингис хаанаас гадна одоо Монголын одоо анх үүсгэн байгуулагдсан газар. Тэгэхээр яг энэ манай биндар сум дээр анх одоо 1206 онд их хуралтай одоо хуралдаж тийм ээ Чингис хааныг өргөмжилж дээрээс нь Монгол гэдэг нэрийг зарласан газар. Гэт энэ өдөр аялал жуулчлалын бүс болох гэж үзэж байгаа. Магадгүй одоо Монгол гэдэг маань онон гол иргэдээр одоо хуралдсан учраас магадгүй онон гол гэдэг үгнээс гаралтай яхаж байгихгүй. Тэгэхээр энэ одоо онон гол маань ариун дагшин байгаасаа гэдгийг одоо бид хүсэж байгаа. Энэ онон голоос ундаалж байгаа өчнөө ард иргэд байж байгаа. Тэгээ ганц хэдэн одоо нөхдүүдийн ямар нэгэн хувийн эрх ашиглуулад одоо бохирдох. Одоо чанад наатар гурвах юм бол багтаж эн чинь 150 жил голын хөвөнд байдаг гэж одоо энэ нь уусаад ер нь бол Калифорни тэр Галланд гэдэг олон орнуудын хашуунд жишээ байгаа шүү дээ. Нэг хэсэг нөхд нэг үсрээл одоо цаана хүн тоолоход нэг 100 хүн баяжж шүү дээ. Яг үнэндээ 100 хүн тэрүүгээр одоо хоолоо олж иж чинь те баяжж чинь. А гэтэл 100-аас гадна бараг 1 сая хүн энэ голоос чинь ундаалж байгаа шүү дээ малчид.
Тийш үү. Тийм болохоор Хинтээ аймаг уул уурхаагүй аялал жуулчлалын бүс болгохыг л бүгдээр дэмжих хэрэгтэй. Монгол улс уул уурхаагүй хөгжих боломжтой, бүрэн боломжтой. Одоо энэ танаа энэ сайхан Нарсан ой байна. Одоо энэ гэл онон гол гэл одоо ийм сайхан бүс байхад энийг аялал жуулчлалын бүс болгоод жуулчдыг татаал Монгол орноороо бахархаал нүд хөжирлэх сайхан газараа дэмжих хэрэгтэй. Аялал жуулчлалын бүс тийм ээ. Тэгэлгүй байх. За баярлалаа. За баярлалаа. За өнөө удаа дэнс нэвтрүүлэг сумынхаа одоо удирдлагуудтай цуг уул уурхаагаар одоо энэ Гутайн даваа гэж газрын 3 янзын одоо уул уурхаа эрхэлж байгаа компаниудаар яваад үзэж байна. Тэгээд ил одоо яг Бэндэр сумаар зааглагдсан. Энэс цаашаа Бэндэр сумын нутаг гэж явж байгаа. Ийшээгээ болохоор Бачирэтих. Тэгээд энэ Pigment Mining гэж компани одоо энэ далд уурхааг эрхэлдэг юм байна. Тэгээд энэ далд уурхааг урд нь яг энэ харуул хамгаалтын дэнд ховлж байгаа Ninja нар гэж нэртэй. Ninja нар гэж нэг айхтай нөхдүүд ингээд энэ уулыг доошоо ухаад далд уурхай хэлбэрээр ухаад ингээд сэндийлээд ухцсан байсан юм. Тэгээд энийг одоо ингээд хамгаалтанд аваад одоо ингээд одоохондоо бол ашигласан юм байхгүй ингээд буулчихсан. Тэгээ хамгийн гол нь харуул хамгаалт байгаа. Тэгээд одоо гадаадын хөрөнгө оруулалттай юм уу, Монгол юм уу гэдгийг бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн ингээд ухаад орхисон байна. Энэ бол доошоо ухагдана гэсэн үг ерөнхийдөө. Тэгээ доор бол хоёр аимшигтай газар байна. Нэг нь шүүх хурал, шүүхтэр явж байгаа. Эрүүл газрыг зөвшөөрлгүйгээр ухаад эхэлсэн. Тэрийг одоо утгагүй та бүхэнд харуулна. За тэрний цаана 37 он хүртэл лицензээ сунгасан нэг маш том толгойтой нэг айхтар нөхдүүд байна. Тэд нар бол тэр газар шороог бол үнэхээр бодоо олгож байна. Энэ сайхан одоо эзэн Чингисээр агуулсан энэ сайхан үлгийн нутаг хэрхэн аимшигтай болж байгаа дүр зургийг та бүхэн одоо харах бах. Хараад зүрх сэтгэл шимширмээр л дүр зураг харагдж байна. Тэгээ тэр нэг жижиг гол байсан тэр голыг нь устгаад баахан нуур цөөрөм гаргацсан.
Тэгээд хэв нэг ажиллаж байна. Тонголцоод хамаг шороог нь ухаад дуусгах чинь. Тэгээд энэ бол нэлээд өндөрт барилдаг энийг том уулын яг орой дээр байна. Тэгээд дорон дээр та бүхний дүрс нь харагдах байх. За ер нь бол бодит байдлыг иймэрхүүл байна. Доош явлаа. За өөрийгөө танилцуулъя. За намайг Эрхэнбаяр гэдэг. Би Биндар сумын засаг дарга ажиллаж байна. За ямар ч өнөө удлын дэнс нэвтрүүлэг ирээд ер нь бол яг шударга хэлэхэд дандаа засаг дарга нарын хэсэг засаг дарга нар инглээ тэглээ гэж явдаг. Энэ удаа Биндар сумд ирээд засаг дарга нас яг үнэхээр эх орныхоо төлөө бас уул ус иргэдийн төлөө гэд бас ингэж чин сэтгэлээс үсгэж би бол ховдоо баярлаа. Танд баярлаа. Тэгээд бид нэр сая гутайн даваа гэж одоо бас үзэсгэлэнтэй яг ой модон дунд те ийм сайхан тайга дунд байдаг. Наашаа орж ирлээ. Ирж хахад үүдэнд хоёр одоо ил уурхаа байна. Хэрхэн ямар болж байгааг өмнөс үзэгч нь харсан бах. Тэгээд энэ дээшээ бүр зорж байгаад энэ гадаадын хөрөнгө оруулалтаас нэг ийм компани дээр ирлээ 70 уурхаа эрхэлдэг. Тэгээд нинжанер орцсон байсан гэж энэ одоогоор бол яг ажиллаг өмнө энэ талаар та бас нэг мэдээлэл үзэгчтэй өгөөч. Ер нь энэ тал дээр ямар байр суурьтай. За бидний зүгээс бол байр суурь бас илэрхийлье. За энэ бидний одоо энэ зогсож байгаа талбай болоод ирэхээр Pigmat Mining гэдэг 70 дуурхай лицензтэй, ашиглалтын лицензтэй ийм талбай дээр өдөр зогсож байна. Яагаад энэ зогсож байгааг бол бид хөхөн 2 сумыг дамсан нутаг. За энэ дээр бас тодорхой 30 гаруй хувь өдрөө манай сумд хариалагддаг. За үндсэн 60 гаруй хувь өдрөөр Бачрет сумд хариалагддаг. Ийм 70 дуурхай газар дээр бид нар зогсож байгаа. Тэгээ яг энэ дээр бол Pigmat Mining гэдэг гутайн даваа гэдэг нэртэйс энэ компани бол тэрхээр бас үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байгаа гэдэг тухай бас бид нар сонсоод ард иргэдийнхээ зөвшөөрлүүд авсан юм уу? Ерөнхийдөө бол дээд талдаа бол компани зүгээс зөвшөөрлүүд авсан. Одоо орон нутгуудтай уулзч ерөнхийдөө одоо тохиролцооны гэдэг юм уу гэрээ байгуулах тэр ажлууд үлдсэн гэдэг тухай ярьж байгаа. За манай аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын ажлын хэсгээс бол нэлээд онгийн бас энд ажилласан. За би дөхөн бас ирж өөрсдийнхөө байр суурийг бас илэрхийлсэн баг. За ер нь бол Биндар сумын хувьд тэрхээр эзэн жигсэн өлгийн нутаг тийм ийм сайхан нутагтай ард түмэн. За дээрээс нь бид нар чинь онон мөрнөөс хондаалж өссөн. За энэ олон ард иргэд за онон мөрний сав дагууд байгаа олон сумдууд тийм ээ. Айл өрхөч чинь энэ гол мөрнөөс бас хондаалж явдаг байгаа. Тэгээ гол нь угаас ард түмний бид нар дуу хоолой болж байгааг илэрлэгээвэл нэгсэндээ бол энэ сайхан тийм ээ нутаг маань хэвдэж үтгэхэд ер нь бол бид нар зүгээр хараад бас сууж болохгүй маа гэдэг бас илэрхийлж байгаа. Хоёр дахь юм бол энэ айхтар 70 дуурхайг чинь холборлоод баяжмлаа гаргаад авахд бол ямар нэгэн бас бодис сэргэлт юм аа гэдэг хүн болгол ярьж байгаа. Энэ утгаар нь бид нар бас энэ асуудал дээр бол эсрэг байр суурьтай байгаад байгаа. Одоо бидний сонсч болж орол нөгөө нэг цянат наадруу тийм ээ. Тэр бодис зорилго бас энэ юг одоо юу гэдэг алтгээд байгаа юм зүйлийг бол баяжмлаа ялгаж авах юм байгаад байгаа. Тэгээ яг компани зүгээс бол өөрсдөө ярихдаа бол бидэнд ойлгохдоо бол бид нар энд бол хамгийн байгаль хор хөнөөлгүйгээр энэ 70 дуургаагаас юмнуудыг одоо үгүй алт баяжмлуудаа гаргаад бид нар зөөрлөж явна гэдэг. Багнуур руу зөөрлөж байгаа шүү дээ. 200 гаруй километр тий. Тэгэхээр яг 70 бичиг баримтыг нь бид нар бас ямар шиг байлтай зөвшөөрөл олгож байгааг мэдэхгүй байна. За бид нар гол нь ард иргэдээр л юм дуу хоолой болж явж байгаа хүмүүс учраас бид нэр эсэргүүцэж байгаа тий. Тэгээд дуу хоолой болж явж байгаа учраас бид нар бас өнөөдөр зорж ирж байгаа. Ер нь бол яг 70 дуурхай Монгол улс уул уурхайгаа дагаж хөгжинэ гэж яриад байгаа. Яг хөө тэр бол байж болно тий. Гэхдээ 70 дуурхай бол гадны хөрөнгө оруулалтаа гэхээр уул нь бол аюулгүй ажиллагаа аюул сангасан. Бисээ Баян-Онгор аймагт 70 дуурхайн талаар нэвтрүүлгийг яг бодит байдлаар танилцсан. Тэднийх бол бүр албан ёсоор үйлдвэрээ бариад бүх одоо баяжмлаа яаж гаргадаг бүр доошо цооног руу норсон байхгүй. Энд бол одоо үйл ажиллагаа яваад эхлэн гэхээр энд бол зүгээр нөхөл байна. Өөр юм байхгүй. Хоёр гэр байна. Тэгэхээр энэ дээр чи одоо нөгөө одоо терм ажиллуулах нөгөө уурхай одоо нөгөө үйлдвэрээ барина гэдэг ч юм бол хэцүү шүү дээ. Тэгэхээр эндээс бол яг нэг бас нэг янз янзын бодисоор зөөх харахтай болох болов гэж би бол зөв хувьдаа бас боддог юм л да. Яг компани зүгээс өөрсдөө ярьж байгаа нь бол тэгэхээр бид нар зөөврлөн энд бол ямар нэг үйлдвэрлэл явуулахгүй л гэж. Энийг бол бид нар таашгүй шүү дээ. Тийм ээ. Ямар шүү байдлаар зөвшөөрлөө яаж авах чаана бид нар бас ойлгохгүй байхгүй. Хэрвээ авцсан тохиолдол бас ямар арга хэрэглэх юм мэдэхгүй. Тэрнээс бид нар урьдчилан сэргийлжлэг бас энэ асуудлаар яваад байгаа байхгүй. Тэгвэл яг хөө зүгээр юу гэж болно шүү дээ. Одоо нутгийн иргэдтэй засаг даргуудтай тэг гэрээ хийгээд яг ил тодор
Манайх ингэж баяжламаа ийшээ зөөж ин бүр зөөж байгаа харуулдаг ч юм бүр ил тодор байвал бас нэг баяжлах. Тэгэхгүй ингээд яг юу хийж байгааг мэддэхгүй байвал хэцүү шүү дээ. Яг өдөр компанийн зүгээс ярьж байгаагаар бол өдөр хоёр сумын хил дамс нутаг шүү дээ. Тийм. Энэ дээр бол өдөр хоёр сум заавалчгүй хоёулаа зөвшөөрж үйл ажиллагаа эхлэх боломжтой байхгүй. Тэгээд яг ширээт талтай бол бас манай ширээтийн ард иргэд бас тодорхой хэмжээнд бас эсэргүүцэж байгаа хүмүүс байна. За манай сумын хувьд бол өдөр тэр чигээрээ эсэргүүцэж байгаа. Тэгээ гол нь ил дал тэр гэрээ байгуулна гэдэг бол бид нар хүлээн зөвшөөрөхгүй л гэж байна. Юус тэр ийм сайхан нутгийг чинь шүү дээ. Яаж ивдэх юм бэ? Сайхан эзэн хааны өлгийн нутгийг хулж болохгүй тийм. Тэр хон болсон чи миний газар шин бүү өгөө гэж нэг үгүй шүү дээ. Тэр чинь хамгийн зөв гэсэн. Тэгээд ер нь бол ширээтийн иргэд бол тэр чигээрээ 100% зөвшөөрөхгүй байх юм бол энэ урах ажиллах боломжгүй. Ямар ч боломжгүй. Одоо бол яг бас нэг дунд нь орчод юм ш. Танаа талаас зөвшөөрөхгүй, ширээтийнхэн болохоор тал хэсэг нь зөвшөөрөө, тал нь зөвшөөрөхгүй байгаа жишээтэй. Яг ойлгож болно. Гэхдээ бол яг бас ширээтэй ард иргэдийгээ бас бид нар бас тэгж болохгүй тийм ээ. Яг ямар нэгэн байдлаар тэр ард иргэд манд талмал гэсэн байх. Ерөнхийдөө л эсэргүүцэж байгаа гэж ойлгож. Тэгвэл бол бас найдвар байгаа л юм байна. Тийм үү? Байгаа бол үстэй одоо байгаа шүү дээ найдвар чи. За тэгээ нутаг орныход л ингэж чин сэтгэлээсээ зүтгэж байгаа танд баярлалаа. Тийм. Яг энэ нэвтрүүлэг маань угаасаа тэгэл ард түмний тийм ээ. Нэвтрүүлэг учраас бид нар яг чөлөөтийн асуудлаа бас иргэдэд бас танилцуулж за бид нар сумын ард иргэд тийм ээ уул за бусад хүмүүс маань өнөөдөр ямар шүү байртай вэ суурьтай байна тийм ээ уул уурхайд тал дээр бол ямар шүү бодолтой байдгийг бас илэрхийлж байгаа. Гол нь угаасаа бид нар бол тийм ард түмний нэвтрүүлэг гэдэг утгаар бид нар бол ард түмний зүгээр төлөөлж шүү. За яг одоо та тэр ингээл яриангуут одоо магадгүй 20 он хаяанд ирсэн байна. Засаг дарга өөрөө ингэж яваад яриа өглөө гин. Угаасаа хүмүүс юу гэж би мэднэ л дээ. Магадгүй энэ нөхөр 20 онд сонгуул дахиж үзэх гээд магадгүй улсын хурл дэвших гэж ч юм уу те. Энэ нөхрийг дуудаад энд ирээд ингээ зөөр сенсац хийж ин гэсэн яриа болж юм байх юм. Угаасаа ойлгомжтой. За яг хөө тэр дээр хуруучд гэж байгаа шүү дээ. Тэнд ч айхтар шүү дээ. Энэ нэг үгэл ярил. Тэр асуудал дээр бол тийм юм зэрэг байхгүй л дээ. Би нэг чинь энэ нэвтрүүлэг бол бас эдон ч юм бэ эргээд үзье л да бас. Нутаг орныхаа хамгаалах тал дээр бас миний үзэл бодол тийм ээ. Им нээлттэй байсан байна гэдэг яг жогшөрсөн онос гэж үзэж байна. Цаг хугацаа харуулна. Өнөөдрийн хэлсэн үг хэдэн жилийн дараа ч гэсэн хэврээл байна гэсэн. Хэврээл байна гэсэн үг. Энд л одоо их янз бүрийн тийм сонгуул улс төрийн асуудал энэ дээр байхгүй. Энэ бол зөвхөн ард түмний л төлөөлөл байхгүй. Ард түмнийхөө төлөө хийж байгаа. Шулгаал асууя л та. Зүгээр одоо та засаг дарга. За тэндээс нөгөө нам зам ингэнэтрэ гээл одоо сонгогдоод ирж байгаа. Тэгэхээр дээрээс бас жоохон ийм байдгүй. Үгүй тийм байхгүй. Асуудалгүй байхгүй. За баярлалаа. Тэгээд нутаг орно гэсэн ийм сайхан засаг даргатай болсон. Би ч гэсэн одоо сэтгэл өндөр байна. Тэгээд хинтийн нутаг эзэн хаанаар огуулсан хинтийн нутгийн төлөө өнөөдрийн дэс төвлөж гисэн чадхайтаараа дэмдэс болно. За баярлалаа. За өнөөдрийн дэс нэвтрүүлэг Бэндрийнхаа одоо засаг захиргааныхантай хамтдаа Гутаан даваад өдөр дээр байгаа 70 урхайг сая та бүхэнд харуулсан. Доошо бууж ирээд U&B гэж одоо компани хуучин зөвшөөрлгүй байхдаа дураараа ухаад синдичэд хайцсан газрыг одоо яг зогсож байна. Энэ компани бол одоогор бол шүүхтэр байгаа юм байна. Тэгээ энэ компани одоо яг ухах уу, дахиад лиценз авах уу, эсвэл бүр ухахгүй болоод одоо нөхөн сэргэлт хийгээд буцах уу гэдгийг одоо шүүх шийднэ. Ер нь бол Бэндрийн одоо засаг дарга болон иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга иргэд төлөөлөгчд маань бол ер нь бол энэ компаниг ухуулахгүй эрхийг нь бүр цуцлаасаа гэж маш их хүсэж байна. За өнөөдрийн дэс нэвтрүүлэгч гэсэн энийг маш их хүсэж байна. Яагаад тэгэхээр одоо та бүхэн яг миний ард харж байна. Энд бол горигтой, голтой байна. Ийм ном ногоон газар зөвшөөрлгүй ухаад одоо тэр ухцсан байгаа хэсэг нь дорон дээр та бүхэнд харагдана. Бүр ухаад ингээд синдичээ хайцсан. Гэхдээ энийг бол синдилээд орхиогүй хамгийн гол нь нөгөө техникийн нөхөн сэргэлт хийгээд булцсан байгаа юм. Авахыг аваад булцсан гэсэн үг. Гэхдээ энэ хэсэг бол хизээч ийм байгаагүй гэдгийг та хүмүүс өөрсдөө ойлгож байгаа. Ном ногоон байсан газар одоо ингээд ухаа синдичээд ингээд хөрстэй нэрвүүлээ хайцсан. Яг энэ хэдэн жилийн дараа энэ хэсэг нэг ногоорхолох. Гэхдээ л хин дуртай нь хаа хүссэн газараа ирээд хэний зөвшөөрөл авахгүйгээр ингээд ухас синдичдэг. Энэ тогтолцоог болох хэрэгтэй. Энэ одоо энэ хууль нинжа болон энэ бичил уурхай эрхлэгч нар тэгээ энэ компаниуд болон энэ компаниудаа ер нь бол хуулийг чангадахгүй бол хин дуртай хин хүссэн дуртай газараа ирээд ухаад синдичээд ухсан хойноо лиценз авах, хэл лицензийг аавуулгана гэж зүтгэдэг ийм гачин тогтолцоо хийж байж болох юм. Дээр сууж байгаа нөхдүүд
энэ газар шороо эх орон гол ус гэж энэ бүх юм одоо анхаарал таваад энэ тэмцээг хөөлөж хангахгүй бол хэн хүснэ ингээд ийм сайхан газрыг тийм аимшигтай болгож байна. Бодит дүр зураг ингээд тав харж байна. Эзэн Чингисээр агуулсан өлгийн нутаг иймэрхүү байдалтай. За одоо энэ цаатал хамгийн том сенсац нь 2037 он хүртэл лицензээ сунгацсан 20 жилийн дараа одоо тэр ухсан талбай ямар аимшигтай болсон та бүхэн бас нэг хальт харсан. Одоо тэр өчөөд харуулна. 20 жилийн дараа одоо энэ ухсан байгаа энэ хэдэн жил ухсан газар 20 жилийн дараа ямар аимшигтай болох вэ гэдэг дүр зургийг одоо зүгээр энэ нүдэндээ бодоод толгоонд энэ ухаанда бодоод ойлгоод үзээрэй. Аимшигтай. Одоо бид нэр дахиад доош явлаа. Намайг Бэндэр сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын дарга Наран Төвөө гэдэг. Манай баг нь Бачрээс сумтай хил залгаа оршдог учраас энэ Гутайн даваа хувьцаат компани үйл ажиллагааг манай багийн иргэд огт дэмжихгүй байгаа. Иймээс багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг гаргаж сумын иргэдийн нийтийн хуралд хөргүүлсэн. Мөн багийн иргэдийн энэ компани үйл ажиллагааг эсэргүүцсэн 420 хүний гарын өсгийг Оюун Эрдэнэ гишүүнд хөргүүлсэн. Маа. Тэгээ Оюун Эрдэнэ гишүүн ямар арга хэмжээ авах гэсэн? Оюун Эрдэнэ гишүүн нэг үйл ажиллагаагийн зохисох талаас арга хэмжээ авч өгье. Өөрийн хөрөх газраа хүртэл явъя гэж. Явъя гэсэн. Амлсан юм биш үү? Тэгээ ирсэн үү энэ яг бодит байдал дээр гишүүн ирсэн үү? Ухаалаа шүү дээ. Ямар гоё юм нуг байсан бэлээ. Одоо ямар аимшигтай болсон гэдгийг сая бичлэгээр харагдаж байна л та. Оюун Эрдэнэ гишүүнийг ирэхэд энэ үйл ажиллагаа, энэ компани үйл ажиллагаа бол яг ингэж үе шатанда яваагүй юм чи ухаагүйсэн шүү дээ. Ухаагүйсэн юм. Ухаагүйсэн шүү дээ. 5 сараас хойш 5 сард л энийг ухаагүйсэн. 2 сарын дотор юм болгочихж байгаа юм уу? Тэрнээс хойш энийг ухчихад байгаа байхгүй. 2 сарын дотор юм болгочиход байгаа юм уу? Юм болчиход. Бурхан минь ээ. Тэгээд 5 сар ихэд эн чи яг ямар байсан? Одоо ном догон байсан юм уу энэ? Энэ тал чинь энэ тал нь бол ажилласан байгаа. Тэр хойдолтой харагдаж байгаа тэрийг л ухаагүйсэн. Тэр хойшоо явцсан байна. Тэр ухаагүйсэн юм уу? Ухаагүйсэн. Энэ бол яасан иймэрхүү байсан юм уу? Иймэрхүү байсан. Энэ одоо шинээр ухсан тэр хойшоо явцсан юм тий. Тэр хойшоо ухсан бол Оюун Эрдэнэ гишүүнийг ирэх тэрж ухаагүйсэн. Оо ямар аимшигтай юм бэ. За улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ одоо газ хийсэн амлалтанда хүрээд энэ үйл ажиллагааг одоо даруй одоо хөлөө өрөх газар хүртэл явна гэсэн юм бол одоо энийгээ тэмцэхгүй бол ямар аимшигтай болсон сая дорооны дүрсэн дээр харагдсан тийшээ ухаад эхэлсэн байна. Ногоон талбай шууд тэр чигээр орж ийн. Энд бол ингээд үргэлжилсэн маш аимшигтай урт газар. Одоо энэ маш их аадар бороо орох юм бол энэ нуур цөөрөмч нь алтугаасан газар чинь задраад цаашаа онон гол руу орох маш магадaltaй. Онон гол чинь эндээс нэг 4-5 км-ийн зайтай байна тийм үү? Урсаж явсаар гал энэ бохор одоо цаанаттай юу ч бидийн одоо тэр бодистой ус чинь гол руу орно. Тийм бол онон гол байхгүй болж ард дэрэгд амьдрах харахгүй. Тийм шүү дээ. Малчид одоо хамгийн гол нь онон голоос бол ундаалж байгаа шүү дээ тийм үү? За битээ ямарсан шантраараа тэгээ ард дэрэгтэйгээ нийлээд хамтдаа тэмцээрэй. За баярлалаа. За энэ бол одоо Гутайн давааны баруун суугаар урсж байгаа Шургадгийн гол гэж нэртэй ийм сайхан гол байна. Тэгээд одоо энэ голыг дагаад одоо энэ 37 он хүртэл лицензээ эрхээ авсан ил уурхай энэ голыг дагаж одоо газараас гаргасан шороогоо угааж энэ голыг бол бузралж байна. Тэгээ ямар аимшигтай болсон дүр зургийг нуур цөөрм үүсгэснийг та бүхэн харсан баг. Ийм сайхан гол одоо удахгүй энэ гол одоо байхгүй боллоо. Энэ дээшээгээ ухсан байсан тэрийг нь одоо шүүхтэлсэн байгаа. Тэр хэрвээ ажиллаад эхлэх юм бол дээшээг энэ голыг бүр байхгүй болгоно. Энэ доороос нь одоо ингээд алтаар угаагаад хэлэх үг олдохгүй нэ. Яагаад ингээд гол усыг сүйтлээд идэм болоо? Энэ алтнаас илүү энэ балга ус чинь бидний амьдралд хамгийн их хэрэгтэй зүйл шүү дээ. Энэ ус байхгүй бол хүн үсрээл нэг 7 хоноо л тэгэл харангадаж үхнэ. Алтнаас илүү чандман эрдэнэ гэдэг чинь энэ ус шүү дээ гэдгийг хэлмээр байна. Тэгээд яана энэ голын ирээдүй бол үнэхээр бүрхэг байна. Тэгэд хууль муулаа чангатахад энэ гол айл саваас 50 м биш, 150 м биш, 200 м биш, бараг 2-3 км-т одоо тэр алт ухах зөвшөөрлийн өгүүл яасан юм бэ? Өгөх гээд байгаа бол тэг гол уснаас хол ухуулаач ээ. Үнэхээр уул уурхай дэмжих гээд байгаа бол гол уснаас хол байлгаач ээ гэдэг үг хэлмээр байна. Бидний үр хүүхэд юу уух вэ? Ямар газар шороон дээр гიშгэх вэ гэдэг ирээдүй бол үнэхээр хүнд бүрхэг харагдаж байна. Хилдэх муу болтохгүй. Болдог бол одоо маа гэд хараагаад хилчмээр санагдаж байна. Хамаг хараал энэ хоолоо дээр гарч ирээд
үнэхээр гарахгүй нэ. Хайран гол. За, Гутаан давааны баруун суух хэсэгт ирсэн байна. Одоо яг 2037 хүртэл лицензийн сунгасан А лицензтэй ил уурхай. Голыг ямар аимшигтай бузарлаж байгааг одоо яг харлаа нүдээр үзлээ. Аимшигтай болгож байна. Эзэн Чингисээр овгуулсан энэ сайхан үлгийн нутаг нэр үнэхээр хайрын яаран болж дуусчихин. Тэгээд одоо танаа бол ганц тэмцээд байгаа объект энэ үстэй. Тэг ер нь яг манай Бэндэр Бачирэтийн залгаалдаа энэ гурван лиценз уруулаад тийм ба. Энэ бол юу гэхээр одоо холбогдох яа магийн талынхаа одоо аймагийнхаа одоо журмаар яваад төвшөөрөл авцсан газар л та. Нэгэсэндээ төвшөөрөл нэг хуулийнхаа дагуу авцсан. Гэхдээ хэдий одоо хуулийн дагуу авлаа гэдэг гэхдээ энэ бол саяны шоргодын голож харсан те. Энэ бол юм одоо би шиг орхоо одоо онон гол маань байж байгаа ч тийм. Тэгэхээр энэ хүн одоо энэ карьер бол тэр чигээр одоо алтгаасан одоо юм одоо юу гэдэг хонхороод нуураад үүссэн байж байгаа хэрэг. Тэгэхээр энэ бол ямар нэгэн байдлаар онон гол руу одоо орох юм аюултай нэг гэдэг хэлээд байгаа. Тэгэхээр одоо өнгөрсөн жил одоо 2017 оны 3 сарын 28-ны өдөр улсын хурлын гишүүн Батэрдэн авраг за оюутны гишүүн мэд өхөн бас энэ дээр бол танилцсан. Тухайн үед бол ухааг байсан. Төвшөөрөл маань 15-ны 9 сар дууснаа гэж биднэрт бол хэлжсэн л та. Өнөө бол энэ жил төвшөөрлөнүүд аваад тэгээд 37 хүртэл авах нь бол харамсалтай. Энэ дахиад 20 жил болох нь шүү. Энэ бол одоо нэг сар гарны ухсан байдал нь энэ шүү. Тэгэхээр 37 хүртэл авах нь гэхээр 20 жилийн дотор одоо энэ тэр чигээр байхгүй тэр чигээр байхгүй бол онон гол маань тэр чигээр байх хэрэгтэй гарна гэсэн ийм л аюултай. Тэгэхээр миний хэлэх цай гол бол бид хүн Бэндэр сумын иргэдийн төлөөлцийн хурал одоо Бэндэр сум ард иргэд өчнөө гаруй хэсэг нь цуглуулад одоо сумын хурлаа тогтоол гаргаад бэйс нь хөрвүүлсэн. Тэгэхээр одоо яг энэ хуулийнхаа дагуу энэ бол олгоч байгаа. Тэгэхээр бидний өөрөө сонсохгүй нэ. Бид нэр одоо үнэхээр тав хүмүүс энэ дэр анхаар хандуулаад цай гэж хүсэж байгаа. Ерөөс юу гэдэг штэ. Алтах ухч нь одоо голоос онцгой нөхцөл 50 метрээс хол байх хэвээр. Энд чи яг гол дотор ухч шүү. Энэ яг нэг урт нэлтэй нэртэй хууль 2009 онд гарсан шүү дээ. Тэр нэртэй хуультай холбоотой төр зүй зогссон юм байна. Тэг яг нэг хууль ч нэг хууль өөр хууль болчиход буцаагаад сэргийж байгаа байхгүй энэ лицензийг бол. Тэгэхээр бол энэ хуулийн дагуу бол явдаг юм байгаа. Гэхдээ яг энэ одоо экологийн өндөр ач холбогдолтой газруудаа битгий хаачаал гэж үгсээд байгаа. Яг гол дээр модны яг одоо энэ модыг чи шууд тайраад авч байгаа шүү дээ. Сая бид нар нааш эрэхтэй мод тарих гэж 200 жил болж иж энэ мод ингэж ургана. Та нар бас ийм жижигнээс нь 2 жил тарихад ийм жижигхэн болцсон байгаа моднууд байна. Гэтэл одоо эдгээр чинь зүгээр алт гэдэг нэрээр энэ том моднууд ч тэр чигээр устгах чинь бидний өөр хөхөд тэр модыг чинь үзэхгүй шүү дээ. Мод гэж юу гэдгийг бараг мэдэхгүй боллоо шүү. Гол гэж юу гэдгийг бид нар мэдэхгүй боллоо шүү. Одоо миний хүүхдээ ач гооч гээд үзэх юм бол бараг энд ийм гол байдаг юм уу? Гол гэж юу юм бэ гэдэг юм бараг хөрөх гээд ш нэрээ. Ер нь бол тийм байхгүй. Энэ одоо энэ олон жил бидний өвгдөөцс одоо ирсэн энэ сайхан одоо ойг маань устгаж байгаа. Тэр чигээр устгаж байгаа. Голын маань тэр чигээр нь устгаж байгаа. Тэр чигээр маань одоо онн руу орж байгаа. Эргээд онон гол агсан өчнөө хэдэн сая хүний одоо амьдралыг бол хүнд байдалд оруулж байна л гэдэг хэлээд байгаа. Тэгэхээр одоо энэ дээр холбогдох газрууд одоо дарга нар анхаарал чилж өсөж байгаа. Бид нар бол чадлынхаа хэрэг одоо цомын одоо хурлын их одоо хүрх газраа хүртэл явж байгаа. Одоо бол аргадаад одоо олон нийтийн сүлжээнд хийж оруулж байгаа. Цаашдаа бол илүү их одоо цоморнотойгоо иргэдтэй хамтарч зүтгэх гэдэг юм байна л. Ямар ч гэсэн иргэдтэйгээ нийлээд иргэдийн төлөөллийн одоо дарга та бол ямар ч тэмцээр эзэж орхиж болохгүй шүү. Энийг тэмцэх ёстой, энийг аврах ёстой, авах ёстой бид нар. Одоо энэ бол бидний их хэлэг гэж ойлгож байгаа. Газар доорх баялаг иргэдийн өмч шүү дээ. Тийм биз дээ. Монголын ард түмний өмч. Газар дээрх доорх баялаг бол өнцөө байна. Гэтэл яагаад энэ олон 3-4 сая хүний эрхэнд халдаад энэ хэсэггүй хүмүүс баяжаад байгаа юм. Энэ хуулийг энэ гуйл нэртэй гуйлаа нэг жоохон чангалаад өгөхгүй бол гол дотор голын дээр ингэж голыг сүтгэж өгөх нь гэж бас арай болохгүй. Үнэхээр зүрх сэтгэл имтэрж штэ арайч штэ. За энэ дээр тэгээд та цааш нь бас мэдээлж өгөөрэй тийм ээ. Бид нар бол орон нутгийн зүгээс чадлаараа зүтгэж байгаа гэдэг хэлээ. За ямар ч өнөөдрийн нийт нэвтрүүлэг хичээх болно. Энийг олон ард түмний нэвтрүүлэг. Өнөөдрийн нийт нэвтрүүлэг бол ард түмний цэвэр ард түмний нэвтрүүлэг. Ард түмнийхээ үгээр явдаг, ард түмдээ худалдагдсан нэвтрүүлэг гэдгийг хаач хэлнэ. Бид хаач хизээж хинд ч очиж худалдагдаж хин нэг карманд орохгүй учраас чадах чинээгээр энийг түгээн. Эзэн Чингисийн өлгийн нутгаа аврахыг бүгдээрээ зөвхөн хинтийн нутгийн уугуул иргэд биш. Монголын ард түмэн бүгдээрээ бас хүчээ нэгтгэх цаг нь болжээ. Монгол орон
өнцөг булан бүрээсээ ухуулаа сүйтгэхэд ирснийг өнөө өдрийн нэс та бүхэндээ бүгдэнд нь харуулж байна. Бүгдээрээ хичээх хэрэгтэй байна. Эх орон сэтгэлээ гаргах хэрэгтэй байна. Компьютерийн араас хуруучин царайлаад эх оронч гэж цээжээ дэлхийхээ оронд газар дээр нэрээ бодит байдлыг хараад нутгийн иргэдтэй нийлээд тэмцээсээ энэ ухаж байгаа шанганыхын доороор гівтгэд эднэр яг өвсөн яг үнэндээ яах юм бэ? Яаж чадахгүй шүү дээ. Амар юм аа. Та хараалын үг нэрээ багтж байна. Тэгээ энэ дээр сууж байгаа тэр нэг ард түмний төлөөлөлгээд гарсан тэр нэг 76 нэр юм хийвэл хийсэн шиг хийгээд энэ эх орноо хайрлаад өгөөч мөнгө бодож суухаа болооч гэдэг үг хэлмээр байна. Худлаа хэрүүл хийж бие биенийхээ бүксийг ухаж мөнгө бодож суухаар та нарын эх орон газар шороогоо хамгаалаад нутаг ус чинь ямар монгол хүн мөн юм бол нутаг усныхаа төлөө жоохон ч гэсэн юм хийгээд өгөөч гэж ард иргэд чинь та нараас хүсэж штэ. Үнэхээр аргаа бараад одоо хэлэх үг болтохгүй нэ. Үнэхээр аргаа орж ин да. За та юм лээ. За Бэндэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хорлын төлөөлөгч оюун бэлэг гэдэг юм байна. За ер нь бол аимшигтай болсон дүр зургаар л явлаа л да. Тэгээд үнэхээр л та юу гэдэм бэ одоо нэг хэлэх үг болтохгүй нэ. Хэлэх муу үг болтохгүй нэ үнэндээ. Энэ тал дээр одоо таны бодол юу вэ? Танаа багийн одоо иргэдийн төлөөлөгчд яг энэ дээр ямар ажиллагаа хийж байна? Ер нь бол энэ уурхайг юм зогсоохын төлөө та бүхэн тэмцэж байгаа гэдэг чинь ойлгоод мэдэж байна л да. За ер нь бол юуны төрөнд бол одоо бидний энэ тэмцлийн арга хэлбэрийг ард түмэнд зөөчилж байгаа. Танд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас энд ирж одоо ард түмнийхээ өмнөөс энэ юмыг үзээд хараад ард түмэд хамгийн ойроор үзүүлэх гэж яваад бас их баяртай байна. Тэгээд энэ ч одоо ер нь бол Монгол бол миний нутаг шүү дээ. Монгол тэр чигээрээ миний нутаг. Тэр үднээс л өнөөдрийн нэвтрүүлэг явж байгаа. Тэгээд та бүхний хүсэлтээр бас энд ирээч бодит байдал ямар аимшигтай болсныг хараач гэсэн хүсэлтийн дагуу ирлээ л дээ. За одоо манай баг болон ер нь бол манай Бэндэр сумын бол энэ бол уурхайг зогсоо гэдэг дээр санал нэгдэж байгаа. Бид нар бол хэд хэдэн удаа одоо холбогдох байгууллагуудад дэш нь бол шийдвэрүүдэд хөрвүүлсэн байгаа. Тэгээд ингээд энэхүү шийдвэрийн маань одоо ард түмэн маань нийт Монголын ард түмэн тэр дундаа хэнтийчүүд хэрхэн хүлээж авч байгаа гэдгийг бол одоо ерөнхийд нь бид нар энэ зургаараа бол бид нэр олон том төрөж байна гэж ойлгож байгаа. Одоо ер нь бол цаашдаа дахиж энэ хинтэд ер нь уул уурхай лицензийг яаж игэл өгүүлэхгүй болох хэрэгтэй. Одоо энэ өгсөн байгаануудаа зогсоох хэрэгтэй яаралтай. Зогсоогоо нөхөн сэргэлт хийхгүй бол үнэхээр там болж шүү дээ. Тэгээ эзэн Чингисээр огуулсан өлгийн нутаг чинь шүү дээ тийм ээ. Одоо та бол энэ нутгийг уугуул үстэй. Би энэ нутгийг уугуул одоо энэ нутагт 40 гаруй жил амьдарч байгаа. Ийм л хүндээ одоо тэгээд ард түмэндээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг монголчуудаа пентичүүдээ сэрээчээ. Бид одоо уул уурхайгаас хараад Монголыг цогцлоохын төлөө өнөөдөр нэгдэх цаг нь болцсон юм биш үү гэж хэлмээр байна. Өстой гоё хэллээ. Баярлалаа тань. Тэгээд ямар ч байсан эцсийн үзээрээ нутгаа аврахын төлөө тэмцээрээ ард иргэдээ уриалаад бүгдээрээ нийлээрээ. Яг уул уурхай дагаж Монгол орн хөгжинэ гэж яриад. Гэхдээ уул уурхайгүйгээр эртний иргэд бид яаж болоод байсан тийм үстэй. Мал аж ахуйгаа эрхлээд гол усаа дагаал амьдарч ирсэн Монгол ард түмэн. Яагаад гів гүнт ингээл 2000 он гарангуут ингээ уул уурхай байраад эхлэв. Сүүлийн 10 хэдэн жил бол тэр чигээр уул уурхай болоо. Монгол орн энэ тэндээсээ бүх газараас цөлмүүлээд ухуулаад гол усан ширгээд дууслаа. Эмгэлтэй биш та. Тийм. Тэмцэл хэрэгтэй. Одоо тэмцлийн төлөө ард түмэн бүгдээрээ нэгдэж хэл гэж миний хувьд бол уриалахаар байна. Тийм. За баярлалаа.